гишүүний ажлын байрны асуудал байгаамаа. Одоо миний ойлгож байгаагаар бол өөрийн гэсэн ажлын байргүй гишүүн нэлээд олон байгаа. Тэгэхээр би Бямбзогт даргаас энийг асуугаад байгаа. Өөрийн гих ажлын байргүй учраас тэр ажлын байр, унаа, машин, гэр оронд нь нэгжлэг үжлэг явуулах асуудал бол нээлттэй байгаа. Гишүүн 16 метр квадрат өрөөндөө туслагтай хаад суудаг. Тэгэхээр туслахын өрөө юм уу, гишүүний өрөө юм уу маш тодорхойгүй. Тийм учраас энэ гишүүнийг дангаараа тэр жижиг өрөөндөө сууж ажиллах энэ боломжийг бүрдүүлэх талаар их хурл маань одоо ямар хуу их хурлын дарга маань бас ямар хуу юм ажил төлөвлөж байгаа юм болоо гэж ингэж асуумаар байгаа даа. За байнгын хорооны хувьд бол байнгын хороонууд даргатай. Тэгэхээр байнгын хорооны даргыг эзгүүд одоо ажлын хэсгээс асууж байгаа. Байнгын хорооны даргын эзгүүд хэн орлох уу гэдэг асуудал бол нээлттэй хэвээрээ байгаа даа. Дэд хорооны дарга эзгүй байхад их хурлын дарга захирамж гаргаад орлуулах хүний томилчихно гэж заасан энэ хуулинд. Тэгэхээр байнгын хорооны дарга маань эзгүй үедээ хэн нэг гишүүнээс амин хөвөөрөө бараг гүйх маягтай л ажиллаа орлуулдаг. Тийм учраас энэ байнгын хороонуудыг дид даргатай байлгаж өгвөл ямар юм бэ гэсэн нэг ийм л 3 асуулт байна эхний удаа. Тэгээ хариулт авч хагаад тодруулах юм байгаа. За тэр гишүүдийн өрөөтэй холбоотой асуудал үнэхээр ордоо төрийн ордон болвол багтдаггүй. Төрийн ордонд Монгол улсын ерөнхийлөгчийн хамгийн газар, Монгол улсын их хурлын гишүүд, туслахууд, зөвлөхүүд, хамгийн газрын ажилтнууд, за мөн одоо засгийн газар, ерөнхий сайд, засгийн газрыг хэрэглэх газар бүгдээр одоо нэг байшин дотор сууж байгаа. Ер нь хизээний л өрөө таслахаа хүрэлцдэггүй байсан 76 гишүүнтэй байхдаа хүрэлцдэггүй байсан одоо 126 гишүүнтэй болоод бүр одоо хүрэлцэхэ болсон. Үнэхээр хүнд болсон байгаа. Төрийн ордон одоо бас шинэ парламентын ордонтой болъё гэдэг асуудал 10-20 жилийн өмнөөс яригдж эхэлсэн. Хэд хэдэн хувилбар яригдаад төсөв мөнгнөөсөө болоод за мөн бас байршлаасаа болоод ерөөсөө их явдаггүй. За хэрвээ одоо төрийн ордон парламентын ордон бас бариад эхэллээ гэх юм бол ард түмэн бас ард иргэдийн амьдрал хэцүү хүнд байх үед одоо өөрсдөө өрөө таслахын асуудлаа бариад эхэллээ гэдээ бас эргэж шүүмжлэн гэдээ бас гишүүд бас болгоомжилдог. Иймэрхүү олон шалтгааны улмаас парламентын ордонтой болох асуудал бол олон жил саатаж ирсэн. Одоо ч гэсэн бол одоо үнийг барихад бас нэлээ хүндрэлтэй байх. Зүгээр